Та яг одоо илүү өрөө сувгийг хүлээн авч сонсож байна. За ингээ өнөөдрийн дугаар ороход бэлэн болсон байна. Өнөөдрийнхөө дугаараараа нэг тийм өөр мэт. Та ялангуяа манай эмэгтэй сонсогчд маань байсан бол хэрвээ та тийм ээ яг энэ одоо өнөөдрийн ярих эмэгтэй шиг юм хүнд нөхцөл байдалд орсон бол одоо өөрөөсөө шалтгааллах бүх зүйлийг хийж амьд үлдэхийн төлөө тэмцэх байсан уу? Эсвэл амьдралд буурах байсан уу гэдэг асуултыг одоо магадгүй өөрөөсөө асуухыг хүсэх байх. За надад бол бас яг тийм бодол төрж исэн. За тэгээд амьдрал ер нь одоо бид нарыг үе үе нэг тийм үйл тааварлашгүй нөхцөл байдалд оруулдаг шүү дээ. За ингээд эхэлцгээе. Номхон далайд байх хуурай газраас аслагдсан нэгэн жижиг арал дээр 33 хүн 7 жилийн турш гатсан байдаг. За тэр хүмүүсийн 32 нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүн байсан. Дэлхийн 2 дугаар дайн дуусаад удаагүй нийгмийн ороо бусгай цаг үе байсан учраас Япон улсаас энэ 33 хүнийг бараг л үл тоомсорлож хэдэн жил арлаас очиж авалгүй тэнд нь орхижээ. 1951 онд тэднийг аврах үед 32 эрэгтэйгээс 20 амьд үлдсэн, 12 хүн нь амь өргөцсөн байсан. Тэдгээр ирчүүдийн үхлийг ганц эмэгтэйгээ өөр хоорондоо булаацалдаж тэмцэлцснээс болж нэгнийхээ амийг хүнээсэн гэж үзсэн. За ингээд энэ бол Анатахан арлын хатны түүх юм. Японы өмнөд хэсэг номхон далайд орших Марианы арлууд байх бөгөөд зарим арал нь Америк нэгдсэн улсын харьяанд байдаггүй. Эдгээр арлуудын нэгийг Анатахан гэж нэрлэдэг бөгөөд бидний өнөөдрийн ярих түүх Анатахан арал дээр өрнсөн маш өвөрмөц явдал юм. Дэлхийн 1-2 дугаар дайны үед Марианы арлууд нь Японы мэдэлд байсан. Тухайн цагт Наяго Хацу гэх нэртэй өмнөд тэнгисийн хөгжлийн компани Анатахан арал дээр тариалан эрхэлдэг байсан. Анатахан арал дээр захирагч ба түүний эхнэр Казуко, тариалангийн менежер Кёичиро болон хэдэн 10 ажилчид байсан. Дайн үргэлжилсээр Япон холбоотнуудаас байр сууриа алдаж эхэлсэн дайнд ялагдахын өмнөх үйл явц байв. 1944 оны нэг өдөр байлдаанаас болж завин ихээр гэмтсэн 31 усан цэрэг Анатахан арал дээр хөвж ирсэн. Тэдний завин засвар авахааргүй гэмтэж муудсан байсан байна. 31 усан цэргүүд бол ерөнхийдөө 20 буюу түүнээс одоо доош насны маш залуухан хөвгүүд байсан байна. Яг тэр үед Казукогийн нөхөр ажил хийхээр өөр арал руу яваад тэр бүс нутагт нь дайны үйл ажиллагаа идэвхтэй явагдсан учраас Казуког үлдээсэн Анатахан арал дээр түүний нөхөр буцаж ирж чадаагүй байдаг. 31 усан цэрэг энэ жижигхэн арал дээр юу хийж амь зуулгаа цаашдаа яаж залгуулна гэж бодож маш ихээр одоо сандарч тэд бол их төгшүүртэй айдастай арал дээр байсан. За Казукогийн нөхөр нь арал дээр буцаж ирээгүй учраас менежер Кёичиро түүний нөхөр болсон. Ингээд ганц эмэгтэй Казуко, Кёичиро болон 31 усан цэрэг Анатахан арал дээр гацаж амьдралаа цааш үргэлжлүүлжээ. Азар Анатахан арал бол үржил шимтэй хөрстэй байсан учраас цэргүүд төмс тариалж, загас барьж, харах болон гөрвлийн махаар хооллох болсон. Бүр тэгээд зогсохгүй тэд нэр арал дээр ургадаг далдуу модноос архины төрлийн ундаа хүртэл хийдэг болсон байна. Тэд арал дээр амьд үлдэх хангалттай хоолны их сурвалжтай болж чадсан. Ингээд 1945 оны 100 Япон дайнд бууж өгөв. Америкчууд Анатахан арал дээр үе үе очиж чанга яригчаар дайн дууссан арал дээр үлдсэн Япон хүмүүс бүгд бууж өгөх ёстой гэж зарладаг байсан. Арал дээр байсан арлын иргэд бол тухайн үе дээр арал дээр очиж одоо тийм ээ дайнд бууж өгөөч гэж зарласан Америкчуудын завин сууж ингээд арлыг орхин явсан байдаг. Харин Казуко, менежер Кёичиро болон 31 усан цэрэг арлыг орхиж явахыг хүссэнгүй. Учир нь тэд Япон дайнд ялагдсан гэж итгээгүй бөгөөд хэрвээ Америкчуудын завинд суугаад арлаас явах юм бол тэд биднийг аална гэж айсан байдаг. Арал дээр амьдрахад хангалттай хоол хүнсний их сурвалжтай байсан учраас тэд Анатахан арал дээр үлдэж цааш амьдрахаар шийджээ. Ихэнх үедээ Казуко, менежер Кёичиро хоёр цэргүүдээс тусдаа амьдарч онцгийн шаардлагатай тохиолдолд тэдэнтэй харьцдаг байсан. Гэвч 1946 оны 100 цэргүүдийн нэг нь арал дээрээс суурьсан B-29 бөмбөгдөгч онгоцны үлдэгдлийг олж амиа алдсан нисгчийн гар бууг олж авснаар бүлгийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлсэн. Буута болсон цэрэг менежер Кёичирог сүрдүүлж Казуког өөрийн эмэгтэйгээ болгон авсан байдаг. Ингээд цэрэг Казукогийн 2 дахь нөхөр болсон юм. Гэвч удалгүй тэр цэрэг үхсэн байна. Казуко түүнийг хадан дээрээс унсан гэж хэлсэн.
Зарим зэргүүд Казукогийн 2 дахь нөхрийг менежер Киучиро алсан гэж мэдэгджээ. 2 дахь нөхөр үхээд удаагүй байхад мөн л одоо үл мэдэгдэх шалтгаанаар менежер Киучиро өгсөн байна. За Казуко ярихдаа менежер Киучирог түүхий хавч идээд хоолны хорлогноос болж нас барсан гэж хожим ярьсан байдаг. Гэвч үнэн хэрэг дээр Казукогийн 3 дахь нөхөр нь Киучирог алсан байв. 3 дахь нөхрийг мөн л 4 дахь нөхөр болох хүн хөнөөн. За энэ хооронд Казуко бусад ирчүүдтэй нэг оронд орж цэргүүдийн дунд хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн цуу яриа гарсан. Ирчүүд Казукогийн амийг хүнэж бүлгийн дотор гараад байгаа тэмцлийг нэг мөр дуусгахыг хүссэн. За энэ үед Казуко аюултай байдалд орж өөрийгөө Америкчуудад өгөх нь арал дээр үлдснээс илүү аюулгүй гэж шийджээ. Казуко Америкийн хөлөг онгоцыг арал дээр ирэхийг хүлээж ирчүүдээс нуугдаж ширэнгэн ойд ганцаараа сар орчим амьдарсан. За хүлээсний эцэст Казуко 1950 онд Америкийн хөлөг онгоцоор ханаатайхан арлаас явж чадсан бөгөөд Япон руу эргэж ирсэн. 1951 оны 100 мөн л одоо арал дээр үлдсэн бусад цэргүүдийг аварч Япон руу буцан авчирсан байдаг. Гэвч 20 цэрэг л амьд байсан тогтогдсон. Арал дээр эхэндээ 32 эрэгтэй байсан. За бидний мэдхээр бол менежер Киучиро болон Казукогийн 2-3 дахь нөхрүүд амиа алдсан. За тэгэхээр 3 эрэгтэй л амиа алдсан болж таарна. Тэгэхээр 29 эрэгтэй амьд байх учиртай. Тэгвэл одоо тэр арал дээр байсан цэргүүдийг аврах үед 9 цэрэгт одоо юу тохиолдсон мэддэхгүй тэд амиа алдсан байсан. Казуко 9 цэрэгт юу тохиолдсныг ярихдаа бол үе ярианы үйл явцыг бол өөрчилсөн байдаг. Цэргүүдийн ярьсан зүйл Казукогийн яриатай таарахгүй байсан. 1950 онд Казуко Японд буцаж ирснийхаа дараа өөрийн хууль ёсны нөхрөө амьд байгааг олж мэдсэн. Гэвч Казукогийн нөхөр нь өөр эмэгтэйтэй гэрэлсэн байсан. Учир нь тэр Казуког дайн болон дайны дараах өмнө самун дунд анаатайхан арал дээр амиа алдсан гэж бодоод үүндээ итгэсэн байв. Казукоч өөр эмэгтэйтэй гэрлэж өөр амьдрал зохиосон нөхөртөөгөө зуурладахыг хүссэнгүү тэрээр өөрийн амьдралаар амьдрахаар шийдсэн байна. Олон сонио хэвлэлүүд Японд буцаж ирсэн Казукогоос ярилцлага авахыг хүссэн бөгөөд тэрч дуртай сонио хэвлэлд ярилцлага өгсөн. Сонин сэтгүүлүүд дээр Казукогийн зураг гарч арал дээр 32 ирчүүдтэй хамт амьдарч байсан цор ганц эмэгтэйгийнх гарчигтай нийтлүүд хэвлэгдэн ар араасаа гарч байсан. Энэ мэдээ олон хүний анхаарлын төвд орж Казуко Японд даяар алдартай болсон байна. Арал дээр тэр олон ирчүүдтэй дотн харилцаанд орсон тухайга хэвлэлд өгсөн ярилцлаганд ярьсан байна. За ирчүүд ганц эмэгтэй болох Казуког булаацалдаж хоорондоо хэрхэн тэмцэлдэж нэгнийхээ амийг бүрлэгсэн тухайч ярьсан. Гэвч энэ яриа магадгүй олонний анхаарлыг татахын тулд үйл явдал дээр нэмж зохиосон яриа байсан уу аль эсвэл үннийг ярьсан уу гэдгийг мэдэхгүй. Олон нийт Казукод эерэг хандлагатай одоо хандаж байсан. За учир нь бол Казуко олон ирчүүдтэй арал дээр амьд үлдэж чадсан хүчрхэг эмэгтэй гэж дүгнээд түүнийг анаатайхан арлын хатан гэж өргөмжлөх болсон юм. Тэгээд ч зогссонгүй анаатайхан арлын хатан нэртэй театрын жүжиг тоглох болсон байна. Казуко уг жүжигийн гол дүрд өөрөө тоглож 2 жилийн турш Японоор аялан тоглолт хийжээ. Тэрч байтугай түүний түүхээр кино хийж киноны гол дүрт ч мөн л Казуко өөрөө тоглосон байна. Уг киноны сэдэв Холливуудын анхаарлыг татаж Казукогийн түүхээр хийсэн одоо Холливуудын кино гарсан. За гэвч бол Холливуудын хийсэн кинонд Казуко огт оролцоогүй байна. Харамсалтай нь Казукогийн жүжиглэх чадвар муу байснаас болж түүний театрын жүжигүүд киноны үнэлгээ орлого их таархан байсан. За мөн арлаас амьд гарсан 20 цэргийн зарим нь Японд буцаж ирснийхэн дараа анаатайхан арлын хатан сэдвээр ном бичиж хэвлүүлсэн байна. Уг номонд Казуког бичгтээ Казуко ирчүүдийг уруу татаж өөрт таалагдсан эртээгээ сэтгэндэг байсан. Түүнд хоол хүнс, хувцас, амьдралд нь хэрэгтэй бусад зүйлсээр тусалдаг ирчүүдтэй тэр нэг оронд орохыг зөвшөөрдөг байсан. Энэ болцлоос болж ирчүүд хоорондоо тэмцэлдэж нэгнээ алж эхэлсэн. Үгсэн 9 цэрэг Казукогоос болж нэгнийхээ амийг хүнөөсөн гэж бичсэн байв. Казуко тайзан дээр тааруухан жүжиглсэн. Мөн цэргүүдийн гаргасан номонд Казуког буруутгаж бичснээр шалтгаалж түүний нэр хүнд нийгэм даяар унах болсон. Тэр арал дээр амьд үлдэхийн тулд олон ирчүүдтэй дотн харилцаанд орж үерхэж байсан нь үнэн. Түүнд ямар ч сонголт байгаагүй бөгөөд заримтай нь хүчээр дотн харилцаанд орохоос аргагүй байдалд орж байсан. 9 хүний аминд би хүрээгүй зөвхөн 2 эрэгтэй л Казукогоо булаацалдаж нэгнийхээ амийг хүнөөсөн. Бусд нь өлсгөлөнгөөс болж муудсан хоол идэж хоолны хордлого болж өгсөн. Нөгөө нь болгоомж алдснаас хадан цохооноос унсан гэж Казуко тайлбар хийсэн байна.
Гэсэн ч нийгэм даяараа Казуког гадуурхаж түүний гудамжинд явж байхад нь биед нь халдаж үг хэлээр доромжлох болсон байна. Мөн Казуког хотод хаанч ажилд аваагүй бөгөөд хэвлэл мэдээллийнхэн ч түүнийг сонирхохоо болжээ. Казуко хотод амьдрах нөхцөлгүй болсон учраас олонний анхаарлаас хол хөдөө гарч амьдрахаар явсан. За хожимоо түүний талаар тийм ч их мэдээлэл олдоогүй ч Казуког гэрлэж хөдөө жижиг хоолны газар ажиллуулж амиа залгуулах болжээ. 1971 онд буюу 51 наснда Казуко тархины хавдраар нас барсан. 2010 онд дахин Казукогийн түүхээс сэтгүүлсэн кино хийсэн байна. За гэвч уг кино бол бодит түүхээс огт өөр агуулгатай болсон байна. Анатахан арлын хатны тухай яриа Япончуудын ой санамжаас цаг хугацаа өнгөрхийн хэрээр бүдгэрсээр байгаа юм. Цэргүүд болон Казуко арлаас буцаж Японд ирснээс хойш 70 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Хэрвээ цэргүүдээс хамгийн залуу нь амьд байгаа бол одоо 90 орчим настай байх юм байна. За магадгүй өдөр амьд үлдсэн хүн яг үнэндээ Анатахан арал дээр юу болсныг мэдэж байх цорын ганц хүн ч байж болох юм. Казуко өөрийн хүсэл таашаалаа хангахын тулд олон ирчүүдийг удирдах, тэдэнд нөлөөлж, тэднийг нэгээр нь нөгөөгийнх нь амийг хөнөөлөгсөн ёс бус эмэгтэй байсан уу? Аль эсвэл тусгаарлагдсан арал дээр олон жил 32 эрийн дунд цор ганц эмэгтэй байсан учраас биеэ хамгаалж ирчүүдийн гарт өргөдөхгүй тулд өөрөөсөө шалтгааллах бүх зүйлийг хийсэн эр зоригтой эмэгтэй юу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. За мэдээж хариултыг бол танд үлдээ. За ингээ өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Өнөөдрийн дугаар танд таалагдсан бол та илүү уруу сувг дээр subscribe, like дараарай. Дараагийн дугаар хүртэл баяртай хүлээн авч сонссонд баярлалаа.